сайн байцгаана уу Ноорогийнхаа миний блогтой тавтамаар л за би өнөөдөр нөгөө нэг нүдэнийхээ чекийг хийлгэсэн байхгүй юу? Угаасаа миний хараа жоох юм уу. Тэгээ ерөөсөө шил зүүдгүй. Тэгээд 5 жилийн өмнө л биний хараагаа шалгуулжсэн. Тэрнээс хойш ерөөсөө шалгуулаагүй. Өнөөдөр зүгээр селф чек хийлгээ шалгуулсан чинь нилээ модсон байна. Шил зүгнэ. Тэгээд нөгөө олон эм тусаац учраас жоох ингэж харж иж магадгүй гэтээ аль болох гайгүй хараад хийхийг бодноо. За яагаад тэгэхээр сүүлийн доног би нөгөө ер нь аль таг болсон мэдж байгаа. Яагаад тэгэхээр яагаад таг болсон бэ гэхээр маш чухал мэдээлэл хуваалцаж байна. За юуны өмнө би та нарт өөрийгөө эхлээд жоохон яг ямар мэрэгжлээр сурж байгаа, яг ямар чиглэлээр яваад эрүүл мэндийн чиглэлээр болон одоо энэ өөрийнхөө эрүүл мэндийн чиглэлээр ингээд мэдээллийг та нарт хүргээд идэггүй талаараа товчхон мэдээлэл өгье. За би болохоор Америкт 2019 онд ирээд Биоё Хавагийн сургуульд ороод сэтгэл зүйчээр сурахаар мэрэгжлээ сонгоод тэгээд нөгөө depression тэ болоод depression төрсний дараах сэтгэл гутралд ороод тэгээд сургуулаа төгсч чадаагүй ирээд Ютад манай нөхөр төгсөөд би Ютад ирээд тэгээд би ирээд зөөгчийн ажил хийж эхэлсэн. Зөөгчийн ажил хийж агаад хамгийн сүүлд би Hilton хотелд би хайр болоод ороод яг яваал байвал би зөөгчийн хийвэл яваал байна л да. Гэхдээ би яагаад энэ мэрэгжлийг одоо medical technician буюу монголоор бол эм зүйч ахгүй юу? Эм зүйчийн ажлыг би сонгосон. Одоо мэрэгжлийг би сонгоод ажиллаж байгаа ажиллах гад одоо ингээд сураа явж байгаа хгүй юу? За яагаад би энэ мэрэгжлийг сонгосон бэ гэхээр та нар бас мэдж байгаа. Би нөгөө depressionд ороод маш хүчтэй depression уугаад 5 жил эмээ ууж явж байгаа. Depression-ийнхаа эмээг зогсоогоод гарсан чинь гаж нөлөө нь бүр амар хэцүү байсан. Гаж нөлөө ингээд толгоо өвддөг, толгоонд ингээд brain zac буюу ингээд цахилгаан цогцом шиг өвдөд нэг 7 өвдөд. Тэгээд энэ бүхнийг өөрийн биеэр туулж гараад тэгээ би бодсон байхгүй. Ер нь би өөрийнхөө энэ ам руу оруулж байгаа эм Америкийн нэгдсэн улсын одоо Америкийн нэгдсэн улсын Америкаас ирсэн эм гэхээр монгол хүмүүс бүр за энэ ёстой сайн юм байна гэж итгэдэг штэ. Би ч гэсэн итгэдэг нэг хүнийх нь нэг байсан заяа. За тэгээд хүүхдээ өгж байгаа эм өөрийнхөө ам руу оруулж байгаа энэ эмийг би бүгдийг судлах хэрэгтэй юм байна гэж би бодоод би хамгийн анх ингэж бодонгуудаа за би энэ мэрэгжлэр би яг яаж сурах уу гэд ингээд судалгаа хийсний үндсэн дээр medical assistant-ыг сонгосон байхгүй. Тэгээд сонгоод би энэ мэрэгжлэр бүр ажилласан заяа. Бүр 4 сар ажиллаад би 4 сар өвчтнүүдтэй ингээ хамт ажиллаад бүр хүмүүсийн ууж байгаа эмнүүдийг ингээ судлаад нэг хүн Америкийн нэгдсэн улсын нэг хүн заяа 20 төрлийн эм уудаг тийм хүн байдаг заяа. Бүр эмэндээ ингээд донтцсон бүр нэмэл эм авъя гэд байдаг заяа. За тэгээд энэ угаасаа одоо эрүүл одоо юу биш штэ. Нормал биш, энгийн зүйл биш штэ. Яг тэр нэг хүн бүхэл бүтэн 20 төрлийн эм ууж ингэж чинь энэ бол нормал биш. За тэгэнгүүт би өөр дээрээ болохоро би өөрөө 4 дахь хүүхдээ гаргаад хүндрэлтэй төрөөд би өөрөө баг 7 эм уусан байхгүй юу? 7 өөр төрлийн эм заяа. Магадгүй тэрний side effect нь тэр ухаан үед илэргүүж 5 жилийн дараа одоо минь side effect-үүд нь илэрж байгаа байхгүй юу? За тэгээд ингээд өөрийнхөө ходоодны хеликобактертэй болсон чинь антибиотик уусан чинь бас эмчлээгүй заяа антибиотик. За үнэхээр та нар мэдж байгаа ходоо антибиотик бүр намайг хөндрүүлээд бүр бөөлжилтэн нэмэгдээд гүйлгэлтэн нэмэгдээд би 5 өдөр ямар ч хоол идээгүй хоос одооттэйсэн заяа. За инхээр би өөртөө бодож байгаа шээ. За эм гэдэг хүн болгон яг тэгж ойлгодог. Эм гэхээр л за энэ эдгэн. Эм гэхээр л бүр антибиотик бичээд өгөөч гэж гуйдаг. Би ч гэсэн Монголд ахад бүр хүүхдтэй ингээ ханиад түрхээр манай хүүхдэд антибиотик бичээд өгөөч гэдэг байсан заяа. За антибиотик бичиж өгөж болно. Гэхдээ хай дозыг бичээд өгчих юм бол тэр хай дозоос бууруулж болохгүй. Доотлын юм ууж болохгүй. Зөвхөн тэр анх уусан тэр хай одоо өндөр дозны эмэл таны тэр хүүхдэд болон танд үйлчлэнэ. Тэрнээс дээш эм гэж байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр анхаарах хэрэгтэй байхгүй.
яах хэрэгтэй вэ гэхээр бид нар ууж байгаа эмнийхээ бага доозоос нь эхлэх хэрэгтэй. Хэрвээ танд эмч бичиж өгж байгаа бол аль болох бага доозоос нь эмээ бичүүлж авах хэрэгтэй аах. Тэгээд эмээ аваад яг эмчийн заасан хугацаанд нь уух хэрэгтэй. За энэ юм байна. Тийм болохоор би ингээд эм зүүчээр одоо ингээд сураад явж байгаа хгүй эмээнүүдээ судлаад. Тэгээ энэс гадна миний эрүүл мэндийн шалтгаанууд, эрүүл мэндийн одоо миний ноороо фэйсбુક руу орохоор тийм миний лимфийн систем бөглөрсөн байсан, бөглөрөөд бүр хордлогонд орсон байсан. Тэгээд ингээ миний гар ингэж дагаж өвдөд, мэдрэл дагаж өвдөд, бүр сүүлдээ энэ хоёр гар ингэж хөдлөхөө байгаа тий. За лимфийн системээ цэвэрлсэн бариад маш сайн эмчид бариулаад лимфийн системийнхаа бөглөрлийг нээлгээд одоо би ингээ дасгал хийгээд өглөө болго ингээ дасгал хийгээд лимф маань урсгал маань ингээ хэвийн болдог байсан. За тэгэнгүүт ходоодны асуудал гарч ирсэн. Ходоодны бүр хоргоо хавдар гэж оншилсан байхгүй намайг. Тэгээд намайг хаалгаа тоолцсон байсан. Тэгсэн чинь би ер нь маш азтай хүн юм байна гэж би өөрийгөө одоо сүүлийн үед үнэхээр дүгнээд байгаа байхгүй. Яагаад тэгэхээр би маш сайн эмч нартай, маш сайн хоол зүвчтэй таарсан. Би Амуугийн хоол, Амуу брендийг үүсгэн байгуулагч хулигчтайгаа холбогдоод би ходоодны бүр 5 сарын маш тууштай тэр саплементүүдийн бүтээгдэхүүнүүдийг уугаад би ходоодны хэлгээ бактеригүй болсон. За бактери нь огт байхгүй байна гэж байхгүй. Бактери байна. Гэтэ нормал хэмжээнд очсон заяа. Тэгээд миний ходоодны хавдар гэдээс нь би ундрах хэмжтэй таарад миний ходоодны булчирхаанууд, лимфатикийн систем бүгдрүүд миний бүх булчирхаанууд ингээд одоо энэ зураг шиг ингээд томроод ингээд томорцсон байсныг нь ингээд имчилгээ хийлгээд энэ ходоодныхаа тэр томорсон юуг нь өмхий давс уугаад 4 сар одоо би бараг 5 сар өмхий давс уугаад одоо ингээд миний ходоодын хамгийн сүүлийн файнал ахиж нэг харна гэсэн дурандаж унтуулж агаад тэгээ би миний ходоод бол үнэхээр ямар ч одоо завиургүй, өвдөлтгүй, би бөөлжгүй, гүйлэхгүй яг энгийн хоолтой идээд явж байгаа. Миний ходоод бол үнэхээр сайхан болсон гэж би бодож байгаа. За тэгээ одоо хамгийн сүүлийн асуудал миний сэтгэл зүйн хувьд би дотоод хүүхдийнхаа шарахтаа нүүр тулж байгаа. Дотоод хүүхдийнхаа шарахыг имжлэгээ явж байгаа та нар мэдж байгаа. Сэтгэл зүйч аваа явж байгаа. Энэ дэр бол маш үр дүнтэй байгаа. За хамгийн дараагийнх нь болохоор миний эмэгтэйчүүдийн асуудал. Би та нарт хэлсэн би үрийн суугаа хаалгах юм байна. Давсгаа сойлох 2 месасалд орох юм байна гэсэн чинь би ахаад өөр эмнэлгүүдээр бүх эмнэлгүүдээр яваад хаалгаа хийхгүй байх арга байна уу гэдэг ингээ эмнэлгүүдээр яваад үзүүлээд бүгдөө л хаалгаа хийнэ гэсэн. Хамгийн сүүлд би хамгийн ютад байдаг хамгийн том бүр шүлжээ эмнэлэг Интермаунтн эмнэлэг дээр очиод эмэгтэйчүүдийн эмч дээр очиод үзүүлээд энэ хариуг аваад үнэндээ би гутарсан. Би зүгээр бууж өмөр санагдсан. Яа тэгэхээр би залуу хүн, би энэ болгон бүх зүйлсийг ингээд туулаад ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд туулаад гарч яхад яагаад нэмээд ийм асуудал гараад байгаа юм болоо гэж би их сая 7 хоног жингоо би ингэж хямарч одоо ч гэсэн би ингээ айцтай байгаа. За энэ юу вэ гэхээр намайг энэ зураг нь одоо энэ эмэгтэйчүүдийн миний өтрээний энэ сав нь ингээд доошлоод өтрээ рүүгээ ингээд орцсон. Тэгээд энэ нь одоо шинж тэмдэг нь яадаг вэ гэхээр маш их өвдөлт өгдөг. Сарын тэмдэг маш өвдөлттэй ирнэ. Бэлгийн харилцаанд орохоор маш их өвдөнө. Тэгээ ингээд зүгээр байж хахад ингээд нуруугаар ингэж дагаж өвдөө доошоо ингээд нэг юм ингэж татаад байгаа юм шиг ингэж татаад байгаа юм шиг болж өвдөд байгаа байхгүй юу? Тэгээ би үзүүлсэн чинь энэ сав ингээд доошоо гарч ирдэг гинэ. Сав нь ингээд унжаа бүр өтрээгээр гараад ирдэг гинэ. Өтрээгээр гараад ирэхээр ямар аюултайгаар инфекшн үүсээ дотор гидс рүү чинь вирус ороод тэгээд ерөнхийдөө бол амар хэцүү найдваргүй болно гэж байна. Тийм болохоор намайг яаралтай саваа ахуул гэсэн.